Библиэд эмэгтэйчүүд ба Дебора ба би. Эр зориг ба эрх мэдэл. Дебора нь Израилийн 5 дахь шүүгч байжээ. Израилийн түүхэнд хар бараан энэ үед Дебора гэгч энэ эмэгтэй Бурхны авралын хүч чадлыг таниулж байсан юм. Тэрээр Бурхны ивэлийг улс орондоо авчрахын төлөө уламжлал болсон хэв маягийг эвдэж чадсан хүчрхэг зан чанартай эмэгтэй юм. Хүн гэгч нь Бурхны дуудлага болоод бэлгээр эзний үйлчлэлд ирдэг билээ. Энэхүү дуудлага болоод үүрэг даалгаварт хүйсийн ялгаа гэж үгүй. Хэрв та эзэнд өөрийгөө зориулж түүний оршихуйг эрэл хийлбэл таны амьдралд зориулсан түүний хүслийг биелүүлэхэд бэлэн болох юм. Дебород байсан тэдгээр бүх нөөц боломжууд өнөөдөр ч гэсэн байсаар байна. Дебора нь Бурхны хүслийг биелүүлэхийг хүсч буй эмэгтэйчүүдийн үлгэр дуурайлыг харуулж байна. Бид түүний нийгэмд хүлээсэн үүрэг, түүний удирдах чадварууд, үүрэг даалгавраа сахин биелүүлэх чадвараас суралцах болно. Хамтдаа гүнзгийрүүлэн судлах нь шүүгчид 4-р бүлгийн 4-өөс 22 дугаар ишлэлийг хамтдаа судалцгаая. Дебора Барак нар Ehудийн өөд босны дараа Израилийн хөвгөд эзний мэлмид үргэлжлүүлэн ёрын мууг үйлдэв. Тиймээс эзэн Хазорт хаанчилж байсан Канааны хаан Ябины гарт тэднийг тушаав. Ябины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет Хагомд амьдран суудаг байлаа. Тэр 900 төмөр тэрэгтэй байсан бөгөөд 20 жилийн турш Израилийн хүүгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хүүгүүд эзнээсээ тусламж ирж хашгиран гуйв. Тэр үед Лапидотын эхнэр иш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байлаа. Тэр эмэгтэй Эфраимын ууланд Рама болон Бетилийн дунд байдаг Деборогийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хүүгүүд хэрэг явдлаа шүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. Тэрээр Кидиш Нафтал буй Абинаумын хүүгүүд Баракт илч илгээж дуудуулав. Тэгээ тэр түүнд Израилийн бурхан эзэн тушааж байна. Яв, Табор ууланд гар. Өөртөөгөө хамт Нафтили болон Зебулоны хүүгүүдээс 10,000 эрийг дагуул. Би Ебабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар руу явуулж та нарын гарт өгнө гэсэн хэмээв. Тэгтэл Барак түүнд хэрв чи надтай хамт явбал би явна. Харин чи надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. Харин Дебора би чамтай хамт уртааяа явна. Харин эзэн Сисераг нэгэн эмэгтэй гарт тушаах учраа чиний явах аянд алдарн хүнд чамд ноогдохгүй гэв. Ингээд Дебора босож Барактай хамт Кидиш руу явжээ. Барак Зебулун ба Нафталийн Кидиш дуудан цуглуулж 10,000 эрийг дагуулan явсан бөгөөд Дебора ч түүний хамт явв. Тэр үед Кен хүн Хибер нь Мосегийн хадам эцэг Хобабын үр удам болох Кенчүүдээс салж Кидишийн ойролцоох Заананим дахь царсан ой хүртэл майхнаа босгов. Абинаумын хүүгүүд Барак Табор ууланд гарсныг Сисерад мэдгдсэнд Сисера 900 төмөр тэргээ мөн өөртөө хамт байсан бүх хүнээ Харошит Хагомас Кишоны хүндий дуудан цуглуулжээ. Дебора Баракт хандан бос өнөөдөр эзэн чиний гарт Сисераг өгсөн билээ. Эзэн өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак 10,000 эрийг дагуулan Табор уулаас буулаа. Эзэн Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэгт цэргүүдийг элдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явган зогтож одлоо. Харин Барак тэрэг ба цэргүүдийг Харошит Хагоим хүртэл мушгин хөөв. Сисерагийн цэргүүд нэгэн ч үлдэлгүй бүгд элдний ирэнд унцгаав. Тэгтэл Сисера Кен хүн Иберийн эхнэр Яилийн майхан руу явган зогтож очлоо. Учир нь Хазорын хаан Ябин болон Кен хүн Хиберийн гэрийнхэн хоорондоо ив найртай байжээ. Яил Сисераг угтан гарч ирээд түүнд орж хайрл эзэнтэн минь. Манад орж хайрл. Бүү эмээгтэн гэв. Сисера түүний майханд орсонд Яил түүнийг хүнжлөөр хучив. Сисера түүнд уух жаахан ус өгөөч би цангаж байна гэсэнд Яил сүйтэй арьсан тулмыг онгойлгож түүнд уулгаад түүнийг дахин хучив. Сисера түүнд чи майхны үүдэн зогсоод хэрв хэн нэгэн ирж энд хүн байна уу гэж чамаас асуувал байхгүй гэж хэлээрэй гэв. Сисера ядарснаас гүн ойрондоо автахад Хиберийн эхнэр Яил майхны гац авч гартаа алах барин сэмхэн очоод ойртож очин чамархаа руу гацаа хатхан газарт зоов. Ингээд Сисера өхөв. Тэгтэл Барак Сисераг мушгин хөөж ирэхэд Яил түүнийг угтан гарч ирээд наашир
Таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Тэр майханд орсон харагтав. Сисера чамархаадаа майхны гац зоолгоостой үгсэн хэвтэж байлаа. Ийхүү бурхан тэр өдөр Израильчуудын өмнө Канааны хаан Ябинийг номхруулв. Израильчууд улам хүчрхэг болсоор эцэст нь Канааны хаан Ябинийг устгав. Энэхүү Библийн ишлэлээс та бүхэн өнөөдрийн амьдралд надад ийм үйл явдал тохиолдвол би яах байсан бэ? Миний хийх гэж байгаа ажил үйлсэд шаардлагадах авьяас чадварыг бурхан надад хангаж өгнө хэмээн итгэж хэрхэн зоригтойгоор урагшлах вэ? Хийж чадахгүй мэт санагдаж байсан зүйлээ хийх шаардлагатай болсон цаг үеийн тухай бодоод үзээрэй. Та хинээс тусламж ирсэн бэ? Хэрэг та тэр бүхнийг хийх итгэл олж авсан бол энэ итгэлээ хэрхэн олж авсан бэ? Танд урам зориг оруулдаг их сурвалж олон байдгүй. Энэ тухайга бодон та бүхэн тунгаагаарай. Өөрөөсөө асуух асуултууд. Хэрвээ зөгнөх эрхийг эмэгтэй хүнд олгосон юм бол номлох хэрэгч бас байх ёстой юу? Энэ түүхээс харахад эмэгтэй хүн улс төрд оролцох хэрэгтэй гэдэг санааг өгч байна уу? Хэрв тийм бол энэ нь хизээ хамгийн чухал байж чадах вэ? Тайлбарлаарай. Библийн мэргэн үгс. Юу хийхээ мэдхээ байж шаардлагатай зүйлсийг хийх чадвартай эргэлзэх үе бидэнд тулгардаг. Филиппой 4:13 дугаар ишлэлд ийхүү хэлсэн байдаг. Надад хүч өгөгч төвгээр би бүгдийг хийж чадна. Эзэнд итгэвэл тэрээр бидний өмнө байгаа ажлаа гүйцэтгэхэд маань бидэнд туслах болно. Тийхүү эзний чиглүүлэх тусламжтайгаар бид бодож байснаасаа ч илүү гүйцэтгэх боломжтой болно. Бид хүнд хэцүүг итгэлээр даван туулж түүний ажилчид болох болно. Дебора нь удирдах чадвартай эмэгтэй байсан гэдэг нь илэрхий. Тэрээр шүүгч хүний хувьд тухайн үед нийгэмд голлох хүн байжээ. Энэ нь өнөөдөр ч гэсэн эмэгтэйчүүдийн удирдах байр суурь нь байх чадaltaй талаар юу өгүүлж байна вэ? Дебора болон Яэл хэмээх энэхүү зоримог эмэгтэйчүүдийн талаар судалснаар эмэгтэйчүүд та бүхэн нэг нэгнээ бурхны дуудсан удирдах байр суурьнд бэлтгэх, хүлээн авахыг уриалаарай. Та ямар эмэгтэйг удирдагч болохыг уриалж болох вэ? Хамтдаа залбирцгаая. Эзэн минь, надад зориулан таны төлөвлөгөө биелүүлэх чадвар хайрлаарай. Таны өгсөн үүрэг даалгавар нь хэдийгээр миний хэрэгээс хэтэрсэн зүйл байсан ч гэсэн түүнийг гүйцэтгэх хүсэл сэтгэл өгч таны завраар явхад туслаарай. Амен.